Та машина бүрэн зогсоож унтрааж байж шатхуунаар дүүргэн зөв үү? Үүний адилаар та дотоод руугаа орохын тулд та машиндаа шатхуун төлш хийхийн тулд яадаг вэ? Шатхуун түгэх станц дээр очиод машина зогсоодог тийм биз? Та машина бүрэн зогсоосны дараа л шатхуун хийдэг. Зөв биз дээ? Үүний адилаар өөрийгөө цэнгэлж дүүрэхийн тулд бүхнийг бүрэн зогсоох хэрэгтэй. Хэрвээ та төгс бусыг алдаа дутагдал олж харж байгаа бол сэтгэлээ зогсоож чадахгүй. Энэ буруу, тэр зүгээр биш, энэ хүн зүгээргүй, юу ч зөв биш гэж харсаар байвал таны доторх байглаас заяасан хандлага нь ямар нэг зүйл хийж түүнийг засах гэдэг, тийм үү? Энэ хандлага төрөлхөөс байдаг. Аливаа зүйлс зүгээр биш гэж бодоод л байвал та бясалгаж чадахгүй. Самадид орохгүй. Бясалгахгүй бол юу ч зүгээр болохгүй. Машинтан шатхуунгүй бол машина бүрэн зогсоохгүйгээр шатхуун хийж чадахгүй. Мөн шатхуун хийхгүй бол машин явахгүй. Дотоод руугаа орохын тулд Бурхан бүхнийг зохицуулж байгаа. Бүх зүйл яг байгаагаараа зөв зүгээр гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэхэд үйлдэгч аливаг хийх гэсэн хандлага аяндаа намддаг. Машинтанд гүйцэд зогсож байна гэсэн үг. Гүйцэд зогсны дараа л та цэнгэлж чадна. Ямар нэг зүйл хийх гэсэн хүсэл ихэвчлэн засаж залруулах оролдлоготой холбоотой байдаг. Засах зүйл юу ч байхгүй, бүх зүйл аль хэдийн засагдсан гэвэл одоо сэтгэл тань идэвхтэй байдлаас нам гүн рүү шилжинэ. Нэгэнд нам гүн болсон бол цэнэглэгдэж, эрч хүчтэй болж, гарч ирэхэд тань зөв бодол төрж та үйлдэх юм. Хоёрдмол ертөнцид төгс гэж байдаггүй. Төгс төгөлдөрт хүрэх зорилгоч байдаггүй. Харин дотоод оршихуйн төвшөнд төгс бус байх ямар ч боломжгүй. Үргэлж төгс байдаг. Таны оршихуй үргэлж төгс, харин таны оршихуй биш зүйлс үргэлж төгс бус. Үүнийг ойлгож, итгэж, бат итгэлтэй болсон хүн эрх чөлөөтэй болдог. Энэ хоёрдмол чанар өөрөө маш гоо үзэсгэлэнтэй. Амьдралын баяр наадам үүндэл байдаг. Эртний хүмүүс үүнийг гайхалтай дүрсэлсэн байдаг. Шива ба Шакти. Шива бол үйлдэгч биш, үйлдээгүй. Харин Шакти бол олон талт байдал. Шакти олон янзын хэлбэртэй. Тэгэхээр Браман буюу хязгааргүй ухамсар олон янзын Шакти, олон төрлийн хүчийг агуулж байдаг. Уйтгар гунигч гэсэн хүч. Уйтгарлж буй хүний хувьд гуниг нь түүний хүч болдог. Ууртай хүний уур нь түүний хүч. Аз жаргалтай нэгний аз жаргал, баяр баясгал нь тэдний хүч болдог. Тэгэхээр бүх төрлийн сэтгэл хөдлөл, нөхцөл байдал, бүтээлч бай, сүйтгэгч бай, бүгд хүч. Тэгээд хүчнүүд үргэлж хоорондоо зөрчилддөг. Тийм үү? Энэ бүхнийг ялгаж харах ухаан хэрэгтэй. Хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй. Уурдын ба зуурдын, үнэн ба худал, бодит ба бодит бусыг ялгаж таних ухаан. Машин шатхуун дүүрэхийн тулд бүрэн зогсоож унтраах хэрэгтэй. Харин дүүрсний дараа асаагаад явна. Сонирхолтой байц?